Hello Kitties, welcome to my channel. 일루긴 world and vibe. 나이만 Oscar. Subscribe 따라 join my day. Kitties family. Хой. Балаавга юу өнөөдөр нэг яах гэж байна. Би мол орж бүр хаана ер нь бол нэг Raven-ийн шил авах гээд явж байна. Тэгээд Raven-ийн нэг шууд зүгээд камертай шилвэдэг шүү дээ. Метагийн тэр шилийг очиж зүүж үзээ. Тэгээд нүрэнд харсан хэлбэртэйг нь болоод хөдлөж авъя гэсэн хүсэл зорилготой явж байна. Яг тэгэхээр би нэг гадуур явахаар уцаа бариад явахаар жоохон хэцүү байгаад байна шүү дээ. Нэг жоохон амар юм годом модмаар явахаар ингээд хүмүүс уцаар бичиж авах амар уралж мурлаад идэг амар хүмүүс ч юм бас тэгээд шил авахаар явж байна. Тэгээд гэхдээ нэг л та нарын төлөө та нарт би одоо ингээ гоё газар үзүүлээд энд тэнгэр явах гэхээр ингээд бичиж чадахгүй байгаа. Тэгээд та нарын төлөө би ингэж юм. Гэхдээ өнөөдөр микгүй болохоор миний яриа угаасаа нэг олигтой сонсогдохгүй. Тэгэхээр ер нь бол би бичлэгнүүдээ хийгээд дараа нь эдитлэхдээ ард нь ингээд за энэ шүү гэж тайлбар хийнэ би бодож байна. За тэгээд өнөөдөр бол ерөөдөө нэг тиймэрхүү бичлэг орно. Тэгээд хамтдаа явж миний Raven-ийн шилийг хөдөлж авцгаая. Би найзаагаа бас хүргээд нөө хасанаас руу явах учраас машин байхгүй. Би найзаагаа гуугаад нэг чимхий найзаагаа аваад явж гин. Тэгээд одоо утгагүй очиад та нартай иймэрхүү шилээ юм байна. Одоо бас яг шопинг хийгээд ганц нэг хувцас руу авна гэж бодож байна. Гэхдээ нэг их махгүй хов байна. Уусна шил авах. Шил маань жоохон үнэтэй байсан санагдаад байна. Тэгээд очиж шилнийхээ үнийг хараад тэгээд боломж нь болвол ганц нэг юм аваад авахгүй л тэгээд шилээ аваад буцаад ирэн дэж бодоод байж байна. За тэгээд утгуулзий турбабай миний согоо үздэг та бүхэндээ хайртай шүү. Subscribe хийгээгүй subscribe заавал хийгээрэй. Ой нараа ийм гоё бүгдчтэй. Нараа ийм гоё. Өвчтэй гэж. За тэр яхад гээд утгуулзий. Турбай. Юу болсон мэдгүй энэ сая цагдаа бүр хажуугаар дарж орж ирээд бүрс. Бөөн сүйд мэд Америк цагдаа нар ч тийм амар. Эднэр ч шүүшүүд бүр зав буудаж тийм байл шүү дээ. Амар. Би орно юу болсон юм бол яана яг тийм болоо. Гэмтэж бишсэн бол нэгнийгээ буудаж өөгүй байна энэ чи. Нэг машин авчаад нэг машиныгаа мөргөд хайчихсан юм. Болэрсэн би яана гайгүй байгаасай. За тийм мол дээр ирсэн нэг юм сушины газраас юм боул суши гэлөө юу гэл нэг юм идэхээ сууж ийн. Юу авсан бэ би fried shrimp тэгээд salmon авсан байна. Энийг салаад рах уу нэг юм идэхээ сууж ийн тийм. За тэгээд энийг идчихээ тэгээд хүч аварж аваад тэгээд дэлгүр гисэх юм байх. Тэгээд дэлгүрийг гиснэ мөнгийг үрнэ. Гэсэн зорилготой ингээд одоо хоол идэхээ сууж ийн. Гээд идээ суусан харин баруун талд тийм гэрэл байна. Тоош унцсан бөм шиг левчэн дотор орцсон юм шиг хардаа. Тийм байгаад би бүр харчаад ямар гачин гэрэл вэ гэж бодчихоод тэгээд одоо эндээсээ босоод явхад бэлэн болоод байж гинэ. За тэгээд яг замд заараа тарахаар нь ороод бас тойлонд нь өргөн бичлээд явны олигтой харагдахгүй байна гэсгээл ингээд иймэрхүү хувцснууд байна. Өнгөнгийн тэгээд ингээд бас ганц нэг авчмаар юм байна. Бас жах үнэтэй юм аа. Зараа ч бас цагаад болохоор их үнэтэй юм. 100 доллар гээд байх юм. Тэгээд бас барьж үзээл тавиал бас арайч авцсангүй тэгсгээл бас тэсэл шилээ авчаал болъё гэж бодоол. За тэгээд нөө шил рүүгээ одоо ингээд авах газар руу явж гин нөгөө мол дотроо. Тэг зараас гараад ирсэн дахиад зараа дараад юу эргүү болцсон юм бах таги бодсон чаар энэ зараагийн хүүхдийн тасаг нээсэн. Биш эмэгтэй тасаг нээсэн. Тэгэд энийг өнгөрөө яваад дахиад задлаа хүүхдийн тасаг байсан. Тэг бүр зараач намайг гэрүүтүүлээд эргүү болоод. За тэг ямар тааш нэг иймэрхүү байдалтай цаашаа үргэлжлээд явбаа хөөрхий. За тэг ингээ явцаа тарай. За танад харуулаад авшин тавсаад зүүн гар талд бүр айгуу гоё гүзээлзэг харагдал. Би ямар гоё гүзээлзэг нэг бүгд очсон ч хараа ийм гоё гүзээлэн шиг загвартай зүүн гарсан гинэ энэ дэлгүүрт. Хардаа амар гоё зүгтээ та нарт харуулж өгч бас биччихээ таас сэтгэлийн сайх юм да. За тэгээ цаашаа одоо Levi's-ийн цаашаа одоо миний Raven улаан бичгт харагдаж байгаа зү тийм. Тэгээд жижигэн Raven гэдэг дэлгүүр рүү орж ирэл одоо нөгөө өдөржингөө авах гэж зорж ирсэн шилнийхээ дэлгүүр рүү орцгоё. Гэхдээ нартлын дууг нагаад ярихаар хийвгүй юм аа сүнстэй юм шиг.
Тэгвэл үгүйс амар шуугантай байсан. Үгүйс дэлгүүрүүд энэ хөгжмөн яваад авч ямар арга байхгүйсэн. За тэр тайлбар явах ямар ч одоо ингээд орцгоё. Би ерөөс Ray-ийн шилнүүдийг дуртай биш байсан анх удаа баг стор руу орж ирж байна. За ингээд зүүн гартал шууд нөгөө мета шилнүүд нь ингээд өрөөтэй байлээ. Ийм гой загвартай юм ингээд бурхан бомб гурван биний. За тэр оранж бол Catwoman шиг л харагдчихжээ лээ бурхан минь. Надад арай гурцдах юм билий. Би арай нэг дараахан загвараас нь авсан. Иймэрхүү харагдах юм байна. Зүйл. Ямар ч санхүү мэдэхгүй гэдгийг ямар ч зүйл үзье. Би ийм нэг төрөл тэгээд ийм галактик арамтай нэг бол ийм мэд арамтай хоёр янз байгаад байна л да надад. Тэгээд би энэ чинь бас нэлээд үнэтэй юм байна. 400 доллар болж байгаа юм шиг. Яг хоо дамжтайч нэг юм л байна чинь тэг. За ямар ч юу авчлаа. Тэгээд бас зүгээр ч чадахгүй бас нэг ногоон цамцаа авах гээд авчих надад гэж заараа орчоод буцаад нөгөө үтсэн ногоон цамцаа авчихлаа. Авцсан одоо өнгөрсөн. Энийг бас авчаад тэгээ гараа явж байна. Тэгээ өгсрүүлээд бас Gentle Monster ороод тоглоо. Энэ угаас манай Сан Франциско хотод байдаг ганц Gentle Monster гэдэг дэлгүүрийн стор байдаг. Тэгээ ганц энэ. Тэгээд энэ хол ирсэн их гэдэг одоо бас зүгээр ч чадахгүй орсон. Энэ болон дэсэн хоосон тэнд би нэг шил харсан чи яг намайг ирэх өдөр зарагдсан юм угаас дүнгээс аваа явуулсан юм хов ус. Тэгээд одоо уйлаад явах те угаас авах гэжсэн ч үстэй зөөж үзэл гарах гэжсэн ч аваа санаа. Нэг сэтгэлийн хурал гэдэг лөө тэгчэд гараа гэж бодсон чи сэтгэлийн хурдадсангүй. За тэгээд тэнд сууж байгаа юм нэгнээс хөтлөө хайл. Хүн сууж ийн гэж бодсон юм би. Тэгэхээр очиод ингээд амарч байгаа юм байна даа гэж суугаад чи очоорс нь бүр жинхэнэ юм шиг. Унтаад энүүдийг ард нь гараарсан чи робот муу чавганцаар хөтлөө айлгсан шүү намайг ч бас. За одоо гэртээ очин ингээд дуусж байгаа. Тэгээд би хараад та нартай эргээд уулзъя. Удахгүй бүх юм задлаж үзвэл юу авсан аа. Хай. Йой. Өдөржингөө тэнж гээд одоо л гэртээ орж ирж байна. Тэгээд нөгөө чихвч гэж утсаж байна. Нүдний шил авах гээд явсан шүү дээ би нөгөө нэг метагийн Ray-тэй хамтарсан. Тэгээд тэрийг авсан. Тэгээ бас хажуугаар нь зүгээр байх уу бас тэгээд элдв хог нь авч бас аваад тэгээд галс тэгээд юугаа та нартай одоо нөгөө Ray-ийнхаа та нарт зориулж авсан шилээ unboxing хийгээд тэгээд одоо ингээд унтж амрыг ядарч जैन. Тэгээд одоо би өглөө 10 учраас ажилдаа жахад тэгээд одоо энэ бичлэг тусчаа тэгээд тэгж бодож байна. Бишээ хараад ирэхээр амар байгаа зү. Хүмүүс нам камер руугаа хараад бити өөрөө рүү хараад гэсэн. Ингээ хараад ирэхээр айж байгаа зү. Юу байгаа зү. Плаваа. Ой. Тэгээд бид ямар ч тач манай гэрмэр бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Юуг нь ярих вэ? Дэлбэр шаацсан баавсаа нүүж текстрэч байна би угаасаа. Тэгээд өнөөдөр би танарт юу авснаа гэсэн одоо гис харуулад тэгээ. Өнөөдөр бол энэ цүнх бол яг цүнх дотор миний авсан юм байгаа. Тэгээд ингээд Abercrombie тэгээд American Eagle би угаасаа нэг юм шиг сонир брэндүүд дуртай. Нэг тийм жоохон сонир брэнд гэдэг юм байл юм мэдгүй. Энд амьдардаг монголчуудад гоё брэнд биш гэдэг би тэгтээ дуртай. Үнэн хямдхан учраас. Би ядуу юм билгүй. Надад гоё лээдэг. Тэгээд энэ цүнх дотор миний нэг авсан юм байгаа. За тэгээд Ray-ийн метагийн микрофон чинь бүр чихвч юутай юм бэ? Хөгжмөнд сонсож болдго юм байна уу? За одоо тэгээд би задлаг байгаа. Тэгээд задлцгаая. Тэгээд энэ зараас бас яаж зүгээр ах бас нэг санц авчлаа. Угаасаа том мол орсон болохоор. За нэг хамгийн сүүл задлаад эхлээс нь жижигээс нь эхлээд хэлүүлээ. Юу өнөөдөр миний чихвч авах учраас нүдэн шил авах гараад юу авсныг харцгаая. За хамгийн түрүүнд би ийм Unique логоос ийм 4-5 дүнгийн амьс авсан. Энэ 3-ыг авал нэг үнэгүй. Ингээд нийлээ 4 ширхэг нь $15 байсан уу? Тэмдгээ тэр авцаа ер нь бол нэг тийм энэ амар гоё өнгөтэй амьс байсан. Тэгээ би нэг авсан. За. Энэ яг ингээд болчлоо. За дараагийнх нь би жажан битгий түрүү үлдсэн энэ ногоон цамцыг авсан. Тэгээ би хальт өмсч үзүүлье. Айгу яруу сандруу унтах гадлаас дүү настах хүн шиг.
Тэг бас бичлэгээ бас хийчих гэж авсан. Тэг би энийг татвар нь бас хамцгүй өмсөл гоё юм уу? Манай сан угаасаа 100 болдгоо өвд болдгоо. Дандаа л хавар юм уу? Намрын сэр орой шиг байдаг. Заримдаа гоё дулаахан, заримдаа жоохон салхитай. Тэг нэг иймэрхүү харагдана. Тэгээ доогоор юм богинохон шарт биш. Ер нь л урт өмсөд гоё хард. Би тэгтээ өмнөд авсан бас. Тэгээ ногоон цамцыг авсан. Энэ өнгөн амар гоё таалагдаад. Амар гоё бастай. Тэгээ дотор бүр юу ч байхгүй өмсөд бас гоё юм санагдсан. Би нөө нуруунд амар том швест учраас. Тэгээд Abercrombie бас авсан юм болохоор өмд би Abercrombie бас өмд авсан. Надад яг иймэрхүү өмд бихгүй байгаад исэн. Энэ хямдарсан байлоо. Хямдарсан юм байлоо. Оо тий. Уул нь энэ ахаад нэг юм өмд авах юм бол хоёр дахь өмд нь 50% гээд баг 50% хямдарна гэсэн байсан. Тэгээд би за би өөр амар олон өмдтэй. Тэгээд за одоо тэгж худлаа өөргөө хөргөж юу яагаад яах вэ гэж бодоод зүгээр ганцыг л авсан. Яг үндсүүнээр авсан чинь $60 байсан юм уу? $50 байсан юм. $60-50 байсан баг. Тэгээд амар гоё юмд авсан. Энэ цамц нь одоо яалаа эн чинь хэдэн ан чинь нэг $70 байсан баха. Энэ ногоон тийм 70 акцаа байсан санагдаж байна. Ураа ицлөө шинэ өмдөө хөөрчиж. Энийг өмсөд харъя гэсэн чинь газ энийг тайлаад бицтэй. Энийг хийсэн. Бид энийг одоо хэдэл өмсч үзцгээе. Оо гэхэд уранхаараа хүлээ эсрээд энэ шинэ өмдөө баг ураа хийчих юм шүү дээ. За энэ тэгээд ийм шулуун би одоо энийг энэ дэр ширэн дээр гар зогсолтой шүү дээ. Ширэн дээр гар зогсон ч тавьчих. Тэгээд та нар ингэ харж байгаа зү. Тэгээд ингээд ийм зүгээр ийм шулуун өмд. Тэгээд надад ерөөс ийм шулуун өргөмд байдггүй. Тэгээд ийм шулуун өргөмд авсан. Ийм тэнэг хүн байх гэж ширэн дээр гар зогсчод өмдөө үзүүлж идэр. За тэгээд ногоон цамц яг уу нэг юм ногоон цамц авсан. Тэгээд өнгөн таалагдчихж байгаа. Гоё шинэ мод гэртээр дүмсэх гоё те. Би тэрнд амар суртай. Тэгэхээр өдөржингөө яваад дүс мөсөдө бүр тослогдоод баг энэ бушгүй баг тос гойжлоо штэ. За тэгээд энийг авсан хүүди. Надад ерөөсөө захалгаантай хүүди ерөөсөө байдаг юм байна. Ганц саарл өнгөтэй захалгаантай хүүди. Тэгээ бусд нь болохоор дандаа захалгаангүй хүүдийнүүд байгаа гэдэг гэсэн. Тэгээ би энэ Abercrombie ийм хөх хөнгийн энэ надад ер нь ийм саарл хөх хөнгийн хувцас амар гой зөгтөг. Оо хинч тэгээ хэлцгийг. Битгүй толон тарахаар л гой харагдаад идэх шүү дээ. Тэгэл надад зөгч ин гэж бодоод идэх шүү дээ. Би энийг авсан. Энэс дүн юм чи бас 60-70 байсан баг. Тэр бодож чинь. Тэгээ ингээд баг энэ өмдөн дээр мой that's амаг. I like it. Ийм албаар угаасаа ер нь сүүлийн үеийн хүүдүүнүүд Америкт ер нь дандаа юм crop загвартай болцоодсон. Тэгээд нэг иймэрхүү харагдаад хайшрын дээр гарч зогсох юм яасан би ч. Тэг ингэж харагдана гэж. Ийм тэнэг юмаа үзүүлж ийм тэнэг үзүүлдэг над чиг юм мал байх уу гэж. Ла. Хин үнд амар гоё нэ. Яг миний өсөжсэн өмд байна. Тэгээд нэг иймэрхүү ер нь баг энэ цаан бодолт нэр өмсөд ингээд энэ өмдийг энтэй өмсгөд ингээд болох юм дөө. Тэгээд би доогоор нь албаар яг ийм юм өмсөд доогоор нь flip flops өмснө гэж бодоо салаатай сандалнууд. Угаасаа яг энэ Америкт одоо энэ зууны тренд нь ерөөхдөө нэг тиймэрхүү байна. Flip flops өмсдөг. Тэгэхээр түрүү жил орцсон байсан надад би түрүү жил амар миний рилсийг ухраагаад үзэх юм бол би түрүү жилийн үдээд бас дандаа юм flip flops өмсөжсэн. Тэгсэн чинь энэ жил яг Америкт энэ надад жилийн өмсөжсэн тэр стил ерөөдөө яг тренд болж эхэлж байна. Хүмүүс анаа flip flops өмсөсөн. Тэгээ би яг мэдээд исэн юм аа. Хүмүүсийг гоё гэдэг мэднэ гэж. За тэгээд нэг иймэрхүү хог навчнууд авсан би нөө. За тэгээд одоо хамгийн гол нөгөө нэг гол сэдвүүгээр оръё. Ray-Ban шилээ unboxing хийх юмд та. Би юу. За ийм харцагтай. Тэгээд энэ нэрээ битгэд яг дэлгүүрээс авсан гэдэг амтаж даатгал бас авсан. Даатгал нь $65 тийм байлээ. Тэгээ нийлээд яг нэг $396 даатгалтай хамт такс центр нь ороод $396 болсон байсан тийм.
Тэгэхээр датал нь яадаг вэ гэхээр би энэ шил мэлийг гэмтэж мэмтэйгээ дээр мөрөн сууж муучих юм бол очоод солиулж авах боломжтой юм гэсэн шүү. Би өнгөрсөн нөгөө амар гой задлдаг хүмүүс байд гэсэн чинь би их бүхс муухай задлаа хийчихлаа. Ингээд талын нугаа хийчлээ. 짜잔. ийм дотор нь хайрцаг нь нэг ийм байдаг юм байна. Энд нэг хар юм тийм энэ юу юм бол? Scan to get started гэн. Энийг сканлах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ юу юм? Нүдний шилийн арчдаг алчуур юм байна. Тэгээд нүдтэй яах хэрэгтэй. Энэ нөгөө нэг одоо юу юм бэ? Нэг хэрэглэх заавар маавар юм биш үү? Ингээ англиар бичсэн. Тэпээс уншчихлаа. Ээж нь тухай гоё өгөл. Нөө сайхан. Гонигтай үгүй юм шүү. Би нэг уушаад барагтай яг үндэ 100% ойлгохгүй л дээ. Уус амар хэцүү юм бичсэн байгаа. Бүгд уншиж ойлгохгүй байна яг л тохиндоо. Тэр зургийг дараад бол шавар шиж байгаа. Окей. Тэгээд тэнэглэж юм байна. За тэгээд ямар ч тач нэг ийм савн тэгээд болцоо өөр юм байхгүй л гэдэг юм байхгүй. Тэгээд шил нь ийм бортой ингээд юм бэ. За тэгээд эн чин яах юм болоо? Не. Авах гээд жоохон гацаад эргүүдэд байсан чинь энэ доотлохоо тайлбарчсан чинь залт болгочихлаа. Энэ нэг хоёр төмөрөө шүү дээ. Энэгээр энэ савн дотроо хийгээд тэгээд энэ савн дотор нь юм байдаг юм байна. Тэгээд тэрнгээр цэнгэлдэг юм байна. Тэгээд энэ доотлолт нь ингээд Type-C оролдоор цэнгэлэх юм байна. За тэгээд би ийм цагаан өнгөтэйг авсан. Яагаад гэвэл нөгөө нэг харанхуй газар бичвэл одоо нарны шил зүйч яваад хэлтэй биш тий. Тэгээд ийм авсан. Энийг нот ингээд авахаар нэг иймэрхүү юм байна. Энэ дээр Ray-Ban гэж би үргэлж Ray-Ban-ы шилний загвар төгсөл дуртай биш байсан юм аа. Ер нь бол Gentle Monster дуртай илүү. Тэгээд Ray-Ban-ы шил ерөө сонирхдаг байж байгаа. Энэ камертай энэ камернаас нь болоод энд ийм хоёр камертай юм бэ. Тэгээд энэ зэгтэр юм спикер энтертэй юм. Ингээд шууд энэ дээрээс дуу сонсч болдог гэсэн. Тэгээд би зөвхөн бичлэг хийх юм бодсон чаар ингээд бас дуу сонсох юм. За хэдүүлээ зүж үзцгээе. Би амар ухаантай хүн шиг харагдаж байна уу? Ингээд явах юм бол намайг хүмүүс бичлэг хийж нэг баг мэдхэргүй байгаа зү. Би нэг хэрэгэлдэг хүмүүст мэднэ хүс хэрэглэхгүй хүмүүс бол анзаархааргүй. Тэгээ материалын хувьд бол ерөөдөө амар сайн юм байна. Амар юм яг гоё толгойд амар гоё сууж өгөөд юм юу байхгүй. Shaking энэ байхгүй. Надад амар таалагдж байна энэ шил. За тэгэхэд удахгүй энэ шилээр хийсэн бичлэг YouTube-ээ та нартай хүргэх бол өнөөдөртэй амартай ч ингээд шилээ танилцуулж ийм шил юм байна. Энэ тэгээд бас орчуулга хийдэг гэсэн шүү. Англиас Итали хэл рүү ч гэлөө даанч миний монгол хэл байхгүй. Тэгээд би солонгосоор ярьдаг солонгос хэл даанч энэ дэр байхгүй. Тэгэхээр уус ямар ч хэрэггүй юм байна л да. За яг гэхдээ бичлэг хийж ивэл зураг дарж болно, бичлэг хийж болно. Амар гоё санагдсан. Тэгээ ерөөхдөө харагдах байдал нөгөө тийм агли биш учраас надаас амар таалагдаад. Гэхдээ надад нөгөө нэг классик загвараас илүү надад нэг юм бөөрөх яваад байгаа юм. Ray-Ban-ийнх нэг жоохон юм дөрвөлжинд байдаг да тий. Тэгээд дөрвөлжин надад жоохон том харагдаадсан. Тэгээд энэ бөөрөх хэлбэр надад илүү зохиод тэг би матийг авсан. Тий. За тэгээд өнөөдрийн миний дэлгүүр хэсэж энэ шилийг авах гэж гарсан зорилго маань биелээ шилээ аваад ирсэн. Хажуугаар нь бас яа зүгээр байх уу. Бас дэлгүүр хэсээд өөртөө авчихлаа. Тэгээд дараагийн мэдлэр уулзлаа баяртай. Би одоо ингээд усанд орчууд унтахгүй бол бас ядраад байна. 30 гарчгаар ядраад байдаг юм биш үү. За тэгээд энэ хүртэл үзсэн баярлаа. Дараагийн мэдлэр уулзлаа. Bye bye. Марчт. Юм тэнэгчтэй. Юу яасан?
би нэрээ нэг хүмүүс нэг намайг би ч нэг хувцсны рил хийдэг штэ. Хувцсны рил хуцаад ундлаа. Би нэг ямар ч тач нэг фэшн контент хийдэг байхгүй юу. Мэдхгүй хүмүүс нь хэлэхэд би нэг тийм юм хийдэнэ гэдгсэн чинь намайг үздэг хүмүүс Америкт амьдардаг болохоор ингээд гоё юм чи ингээд брендинг яг юм хятад биш яг над брендийнхэн дэлгүүрээс ингээд гоё хувц бид нарт ингээд захиалгаа зараач нэ тэрэг эдээсэн дээ би чадхлаагүй болов эргэлзэж чад. Гэтэ би болоод бас нэг ингээд өнөөдрийнх шиг ингээд том мод энэ төр ороод ингээд хямдарсан үеэр нь ганц нэг юм last ганц манц нэг бол юм нэг clearance хэсэг мэсгээс ингээд хямдарсан юмнууд байдаг байхгүй одоо чинь Guess, Calvin Klein тэгэл одоо юу монголчуудын дуртай байдаг Michael Kors тэгэл энэ Van Center шүү дээ тийм Van Center болохоор ингээд Монгол Van-ийн албан ёсны дэлгүүр байдаг шүү дээ тийм яг тэрнтэй адилхан дэлгүүрүүд гэсээр нэ Монголоос илүү хямдарсан байдаг ганц нэг юм загварууд байдаг шүү дээ тийм загваруудыг тэгээ ер нь бол өөр Converse Center бас байдаг. Тэгээ өөр ямар зөндөл брэнд байдаг DKNY энэ тэргээл. Тэгээд team брендийн юмнуудыг би нөгөө нэг арай нэг жоохон хямдхан одоо ингээд сүүлийн ганц манц гэдэг ингээд нөгөө хайрцаг марцгүй болцсон юмнууд чинь хямдарчдаг байхгүй юу. Одоо нэг юм юу мэрэмтэй нэг юм за одоо нэг $70 байсан гутал хямдраад 40 болцсон ч юм уу тиймэрхүү бараг талуун дээр ирсэн бараг 70% шанаа 40% хямдарсан ч юм уу тийм хямдарсан гоё загвартай юм ганц нэг болтол би та нарт ингээд явуулъя гэж бодоод Монгол руу нэг агаараар ачаа явуулдаг юм одоо Монгол руу анхны удаа явуулж үзэж байгаа гэрээ хөнлөгөө нэг багд үдээ юм явуулах гэх тэгээ Монгол руу юм явуулж мэддэг болсон учраас тэгээд би яг та нарыг сандрахж ивэл гэж бодоод би бас өнөөдөр наран цэцгийн удаа бас ингээд бас хямдарсан байх юмнууд авсан бас миний нэг жижигхэн бизнес хийж үзье гэж бодоод хүмүүс амар асууад ахаар ми ханаас юм гоё юм болоод байт юм би ихлээр би тэгэл бол хэлдэг шүү. Би ер нь бол ингээд энэ дэлгүүрээс авсан гэж сайхан шиг ингээд тайлбарладаг байхгүй юу. Гэхдээ яг бас тайлбарсан ч гэсэн ингээд хүмүүс шууд худалдаад авах боломж байдгүй учраас тэгээд Монгол зарим дэлгүүр нь онлайнаар ч гэсэн боломжгүй гадаг юм бэ. Тэгэхээр чинь эндээс авах зур аргагүй. Тэгэхээр би яг сошиал загвар энэ төрний бол ингээд амар олон том урагч чадахгүй. Тэгэхээр хямдарсан гоё хөөрхөн ганц нэг юмнуудын ингээд нарт би боломжоор ойрхон молзол орохоор аваад ганц нэг ширхгийг тэгээд би нэг тустай юм групп нээсэн байна. Дөнгөж жүжигдрэл нээсэн. Балаа аван дэлгүүр гэдэг. Тэгээд Facebook дээр энийг серчээр хайгаад тэгээд миний группт ормоор байгаа хүмүүс ингээд энэ групп руу invite явуулаар тийм аваад би ер нь бол хаамаагүй хүн оруулахгүй би хүснэ хүмүүстэй амар хэрэлдэж мэрэлдэх хүсэл байхгүй би тэгс нөгөө нэг хэдэн 100,000 хүн цуглуулж чад нөгөө 100,000 дагч магчтай гэл амар олон хүмүүс юм зардаг штэ тий ингээд манайхаа ингэж би тэгэж амар юм дурж угсч чадахгүй мэдчихээн тийм цөөхөн яг юм Америкас зөвхөн яг Америкас оригинал тийм брендинг юм сонирхдаг юм яг юм аль биесны дэлгүүрээс нь тэгээд гоё хямдарсан бүтээгдэхүүн авъя гэсэн хүсэлтэй хүмүүс байвал ийшээ ороорой би тэгээд ингээд та нарт өөртөө таарсан гоё надад ингээд явж байгаа дэлгүүрт явж байгаа таарсан гоё загвар юмнуудыг би өөрөө ингээд худалдаж аваад тэгээд та нарт ингээд тэдээр ингээд эдэн төгрөгөө гэдээ би та нарт ингээд зарна гэсэн үг. Зарна. Амар зарах гэдэг юм би. Зарах миний тэн дээр ингээд оруулж байгаа бараанууд бол ерөнхийдөө юу хайрцаг савгүй очино. Яг тэгвэл би дандаа нэг сүүлийн ганц манц тэгээд юм том outlet интерес очиод авч байгаа учраас яг брэнд мөн яг тэр дэлгүүрээс нь авч байгаа юм уу? Шашуулааг нь энэ төр угаасаа байгаа. Гэтэ нөгөө нэг юм хайрцаг гэдэг гадна талын гутланд тэгэхэд нэг юм хайрцаг байдаг. Цүнх мөнгөнд бол хайрцаг гэж байх тий. Тэгээ гутлал ер нь хайрцаггүй. Бусад юмнууд бол ерөөхдөө карт холдер энэ төр яг хайрцаг марцагтайгаа бас байгаад идэг юм. Би нэг Carhartt энтрийн карт холдер энэ төр авч ирсэн хямдхан хөөрхөн Монголд амар үнэтэй гэдэг штэ. Тэгээ би тиймэрхүү юмнууд бас хайрцаг марцагтай байгаад идэг. Тэгээ ямар ч тач за тэр хайрцаг авч явах угаасаа би аль биесны дэлгүүрээс л авч байгаа. Угаасаа Америкт угаасаа суулгах юм угаасаа судалж авах боломж байхгүй. Яг аль биесны дэлгүүр нь битүү байдаг учраас. Тэгээд тэр группт орсон сонирхолтой хүмүүс байл миний түрүүний үжсэн энэ балааван дэлгүүр гэдэг энэ групп руу ороод байж байгаарай. Тэгээд би нэг 70 амартаа бараа аваад хэлсэн би өөрийнхөө хадгалж ирсэн мөнгнөөс ингээд аваад хэлсэн. Тэгээд захиал та нарт зургуудыг оруулаад явна. Тэгээд та нар таалагдсан сэтэндээс би нэг авъя гэдэг ингээд авах юм бол би Монгол руу ингээд тэдэнд ачаанд хийгээд тэдэнд очино гэдгийг хэлээд. Гэхдээ өнөөдөр нэг юм захиалчаад маргааш хүлээж авах юм шиг юм тавчиргүй хүмүүс бол надаас та хоолой агаар яад болж Америкаас Монгол руу очих гэж байгаа шүү дээ. Жишээ нь би одоо өнөөдөр ингээд 7 хоногийн 4 өдөр болгоно л Монгол руу ачаа гардыг минь эндээс.
Тэнгүүтэл нь би тэнд өгж амжихгүй байна 7 хоногийн 4 өдөр. Тиймээс нэг 14-өөс ядаж нэг за 20 хоногийн дотор очино гэдгийг мэддэг хүмүүс ерөөдөө тийм гадаадаас онлайн шоп юм авдаг хүмүүс ер нь орж ирвэл зүгээр юм санагдсан. Би жоох айгаад байгаа шүү нэг амар хүмүүсийн надад ийм онлайн шоп хийдэг найз зөндөө байдаг. Би өөрөө ч Монголд хийжсэн. Тэгээ ер нь хүмүүсийн хандлага харилцааг амар сайн мэддэг учраас айгаад юу хандлага харилцааг мэддэг учраас жоох юм айлцтай байх юм юм. Тиймээс зүгээр ингээд нэг юм тусна групп нэгээд шууд пар гэдэг өөрийнхөө Facebook дээр ингэж оруулахгүйгээр зүгээр яг үнэхээр ингээд онлайн юм сурсан тийм хүмүүсийг аваад тэгээд тэнцэнэ ингээд хитгэн хүмүүстэй ингээд юм зардаг. Дуртай хүмүүст нь ингээд юм зар яал гэсэн бодолтой дээрээс би учиргүй нэг аваад цосоод юм авчираад зарын мар гэсэн тийм хүсэлт завдаг чалга тэгээд та нарт бас гоё юм ингээд олдвол та нарт бас өгмөр штэ. Тэгээд би өөрөө нэг авдаг авж исэн юм адилхан цүнх мөнгө байвал өөрөө үрдгээс ингээд дахиад ганц нэг байвал би тэгээд хайж олоод тэгээд тэр мөр бас хямдхан ингээд за хямдахгүй байсан биш байсан ч авах тийм ер нь заавал нэг хямрал хямдралын дод туссан ч биш. Гоё завгартай юм байвал хямдраагүй байсан ч гэсэн тэгээд та нарт ийм үнэтэй байгаа юм биш үү гэж та нарт ингээд оруулаад тэгээд үнэсээ тохироод тэгээд би та нарт ингээд андитестэд болох юм байна гэдэг ачааны мөнгө төрөний нэмж мэмээд тэгээд нэг боломжийн үнээр та нарт ингээд зарыг нэг тийм дэлгүүрийн цааш юм бэ зөвхөн онлайн групп нийцсэн байгаа тийш орохыг хүсвэл тэгээд инвайт явуулаарай. Тэгээд дараа 7 хоногоос ерөөдөө шинэ миний нэг ингээд борлуулалт бүтээгдэхүүнүүд ороод эхэлнэ хэмжээ. Зэрэг таг мартчих зүгээр. За одоо жинхэнээсээ бай.